За миний зүгээр мэдхийн 90-92 оны улсын баг хурлын гишүүд одоо бүгдээр бас орон сууцтай болж байсан. За 92 оноос хойш их хурлын гишүүд орон нутгаа сонгогдсон гишүүд нь орон сууцны асуудлаа шийдүүлдэг, сүүлдээ орон сууц өгч чадахгүй болохоор орон сууцны дэмжлэг үзүүлдэг байсан. Энийг бас нэг нягтлаад харчин зүв байх гэж бодож байгаа. Улсын их хурлын гишүүдийг гишүүнээсээ одоо буусныхан дараа цалингийн одоо тэтгэмж өгдөг асуудал энэ 24-нд 12 сар өгдөг болцсон юм уу? 24 оноос. Урд нь бол 6 сараас өгдөг байсан юм шиг байна тийм үү? Тийм болохоор энийг бид нар бас анхаарах зүв бах уу. Их хурлын гишүүд илүү эрхтэй хүмүүс биш ээ. Илүү ачаа өрөх ёстой, илүү хариуцлага хүлээх ёстой. Ер нь их хурлын гишүүнээр сонгогдох гээд ажиллахтаа ч гэсэн бид нар ерөөсөө л одоо улс орныхоо эрх ашигын төлөө, ард иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй чөмгөө дундартал зүтгэнэ гэж одоо амлаж агаад, уулзалт хийж агаад иргэдэд сонгогчдын саналыг сонгогддог. Энэ одоо амлсан амлалтаа биелүүлэх ёстой, үүргээ биелүүлэх ёстой. Ингэснийхээ төлөө бас нэг илүү их хэдлэх гээд байх нь зохимжгүй баха. Тийм болохоор бас иргэдийн гаргаж байгаа саналыг би дэмжиж байгаа. Иргэдтэй адилхан эрхтэй бай. Өөрсдөө их хурлын гишүүн болох гэж тийм хүчээр тулгаж байж хүчээр гишүүн болгоогүй. Өөрсдөө дурлаад өөрсдөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж гишүүн болцоход би илүү их хэдэлмээр байна. Илүү хангамж эдэлмээр байна гэдэг бол зохимжгүй. Бидэнд их хурлын гишүүдэд тойрогтой ажиллах, иргэн сонгогчтой уулзах, хууль тогтоолын төсөл санаачлах, хууль тогтоолын төсөлд одоо хэрэгжлэлд хяналт тавих ийм тодорхой төсөөд байдаг. Энэ хүрээндээ л үйл ажиллагаа яваад байх нь зохимжтой баха. Тийм болохоор бас энэ иргэдийн гаргасан саналыг бид анхааралтай авч үзье. Их хурлын гишүүн байна гэдэг бол эрх юм биш ээ. Үүрэг хариуцлага. Энийгээ бид нар бас онцгой анхаарч ажилламаар байна. Энэ иргэдээсээ илүү эрх хэдлээд байгаа. Иргэдээсээ бас нуугаад байгаа. Энэ чинь л одоо бас хардлага төрүүлж байгаа. Төрд идэх ард иргэдийн бас итгэлийг алдагдуулж байгаа. Тийм болохоор л энэ дээр одоо хэдүүлээ нэгэнтээ үүрэг тангараг өргөсөн бол тангарагтаа үнэнч байцгаая, үүргээ биелүүлцгээе. Энэ тал дээр одоо бас энэ хууль тогтоолын төслөө хэрхэн сайжруулах юм. Үе үед л яваад л байсан л та. Цаашдаа бас орон сууцны хангамж дэмжлэг гэж асуудал байгаа мó байхгүй мó. Энэ дээрс тодорхой нэмэлт хариулт өгөхгүй юу. Тэгэхээр иймэрхүү одоо илүү хангамжуудаа бас эргэж харъя. Бас алдаа байдгүй л алдаагаа засъя. Энэ дээр бас байнгын хороноос энэ асуудал дээр хэдүүлээ ажлын хэсэг байгуулъя гэдэг ингэ явсан зүг баг. Улсын их хурлын гишүүн хүн бас нэг төрийн төшөө хүний байр суурьтай байдаг баймаар байна. Сүүлийн үед ингэ хараад байхад одоо тийм гудамжны популизм хэтэрхий хийдэг юм болж байна. Одоо бараг цалингүй ажлыг их ухааны юм ярьж эхэлж шít. Энэ тийм одоо баян хүний жаргал цангидаг газар биш ээ. Энэ бол төр улсаа авч явах гэж байгаа хүмүүс цугладаг газар. Тийм баян байгаа бол өргөдлөө өгөөд зайл. Өнөөдрийн хэлцэж байгаа асуудал ч гэлээ гэсэн төрийн нууцтай холбоотой. Ийм асуудал гарсан юм. ЖК-гийн үед гарсан юм. Төрийн онц нууцтай харьцсан улсууд шууд өөр улс орны иргэн болох, гадаад руу гарах, гадны компани зөвлөх болох, төрийн нууцыг худалдах маягийн ийм хэлбэрүүд явсан учраас зориуд 1 жилийн хугацаагаар нууцыг хадгалах зорилгоор бол улсын их хурлын гишүүдийг цалинжуулж төрийн өмнө үүрэг хүлээдэг юм аа. Энийг тайлбарлахгүйгээр зүгээр шууд л популизм хийчих шít. Тэгээ одоо энэ улсууд гараад хайчих уу? Гадны иргэн болчвол яач чадахгүй. Гадны компани зөвлөх бол яач чадахгүй. Ингэж хайж болохгүй байхгүй юу? Тийм учраас 1 жилийн хугацаанд тэр хүнтэй хариуцлага яриад цалинжуулээд нууц хадгалах үүргийг хүлээл гэж байгаа маа. Төрийн онц нууцтай 4 жил харьцаж байгаа хүмүүсүүдээ эднэр чинь. Ингэж бодож хандаж чинь нэр хүндээ өсөхийн төлөө энэ төрийн тогтолцоогоо солруулдаг байж болохгүй. Энийг зарим нэг нөхдүүд ойлгомоор байна. Арай хэрэг ситрэх гэдэг шүү одоо. Ер нь төр байна уу үе дээрээ тулах гэж байна. Парламентын тогтолцоо цаашдаа тогтох үе дээрээ тулах гэж байна шүү дээ.
Энийг мөрөө тэмлээд байх юм бол энэ парламентын тогтолцоо чинь тисэхгүй. Өөр засаглал руу явна. Тийм учраас бас нэг төрийн төсөө хүн шиг хандаад ажлын хэсэг байгуулад энийг нухацтай сайн ярьцгаа. Магадгүй тэр гэрээгийн чангадах хэрэг байж магадгүй одоо нэг жилийн хугацаанд тэр хүнийг төрийн нууц хадгалахын тулд харин гэрээгийн чангадахад. За ийм үйлдэлийг бол хийж болохгүй, гадагшаа гарч болох, гадны иргэн болж болохгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү юмдын бол одоо чангадах шаардлага байж магадгүй. Ер нь гадны компани зөвлөх хийхин ч орж өгөх хэрэгтэй. Энэ хугацаанд бол ийм л зүйл шүү дээ. Энэ бол попрох зүйл биш. Тэгээ энэ дээр хэдүүл ажлын хэсэг байгуулалт ингэж явна.